Пэлэнг аймгийнхаа нийт хөдөлмөрчдөд энэ 30 жилийн хугацаанд нутгийн өрөөдөд тусны байгууллагад сонгогдсон ажиллаж байсан үе үеийн төлөөлөгч нэртэн за энэ ажлыг амжуулж явдаг нийт хурлын ажлын албаныхандаа нутгийн өрөөдөд тус үүсэн байгууллагчдын 30 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлье. За нутгийн өрөөдөд тусны байгууллага гэдэг бол Сэлэнгийн ард түмний ажил амьдралыг нийгмийн эдийн засгийн хувьд шийддэг хамгийн том байгууллага гэж ингэж үзэж бодож явдаг. За би энэ нутгийн өрөөдөд тусны байгууллагад 2000 оноос хойш сонгогдсон ажиллаж явна. 2000 онд Сэлэнгийн аймгийн Сүхбаатар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгчээ сонгогдсон ажиллаж 2004 оноос 2020 он хүртэл аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгчээр сонгогдсон 16 оноос 20 онд хурлын даргаараа ажилласан ийм түүхэн заналтай. Тэгээд 2000 онд нутгийн өрөөдөд тусны байгууллагыг 2020 онтой харьцуулж үзэх юм бол хурлын үйл ажиллагаа, хурлын өсөлт хөгжилд өсрөнгүй ийм амжилт гарсан он жилүүд гэж бодж үздэг. Ягаад гэвэл зэрэг Сэлэнгийн аймгийн 41.1 мянган автгаа дөрвөлжин км нутаг 117 сум 6 тосхон 56 баг ажиллаж амьдарч байгаа 108 мянган хүний ажил амьдрал за мөн ажил амьдрал мөн 1.6 сая малтай аж ахуй нүүдийн ажил амьдрал эдийн засгийн бүхэл асуудлуудыг бол хурлын байгууллагын шийдвэрээр хэрэгжиж өсөд дэвжсэн гэж ингэж үзэх үндсэлтэй 2000 он гэхэд нутгийн өрөөдөд тусны байгууллагын жинхэнэ олон түмэндний танигдаад мэдрэгдээд эхэлж ирсэн үе. Энэ хурлын байгууллага чинь түүхэн шийдвэрээ гаргадаг тийм ээ. Хууль хэрэгжүүлдэг. За мөн хуулиар олгогдсон эрх хэмжээний хувьд л аймгийн орныхоо нийгмийн эдийн засгийн хөгжлийн гол асуудлуудыг шийдвэр гаргаж хэрэгжүүлдэг байгууллага юм байна. За энэ байгууллагатай бол иргэд нь бол санд хүсэлтэд тавьдаг тийм ээ. Иргэдийн төлөөллийн байгууллагад амжуул төрийн эрх барихын ажиллагаанд оролцсноо гэдгийг бол иргэд ойлгож эхэлсэн ийм үе гэж боддог 2000 оныг. Одоо бол ер нь хууль батлахад бол иргэд олон түмэн сайн оролцож байна. Ягаад гэвэл зэрэг хуулийг батлаад гаргасны дараа сонсгол хийж байна. Тэр сонсгол дээр ирж ойлголтоо нэмэгдүүлж байна. Мөн хуульд иргэдүүд төлөөллийнхаа төлөөлөгчнөрөө дамжуулж шийдвэр гаргах төвчөнд бол сайн оролцож байна. Энэ бол хурлын байгууллагын хөгжлийн түүхэн чухал ач холбогдол гэж үзэж байгаа. 2016 онд би аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдсон энэ ажлыг бол авч ажилласан. За энд бол Сэлэнгийн аймаг маань бол эдийн засгийн бүтцийн хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл түүн дотор мал аж ахуй газар тариалангийн гэсэн хоёр том салбартай. За энэ салбарын ажил бол Сэлэнгийн аймгийн төдийгүй Монгол улсын амин чухал ийм салбар. Ягаад гэвэл зэрэг Сэлэнгийн аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл бол Монгол улсын үр тарианы 50-55% дангаараа үйлдвэрлэдэг ийм аймаг учраас энэ бол чухал ийм салбар. Дээр нь мал аж ахуйн салбар бол Сэлэнгийн аймагт бас сүүлийн үед нэлээд эрчимтэй хөгжсөн. Тэгээ энэ хоёр салбарын хоорондын уялдаа зохицолтыг хангах асуудал бол тэр үеийн бол гол асуудал байлаа. Тэгээ ингээд тухайн үед газар тариалангийн тухай хууль батлагдсан байсан. Сэлэнгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний бие бүрэлдэхүүний хийж хэрэгжүүлсэн хамгийн том ажил бол энэ Сэлэнгийн аймгийн газар тариалангийн бүс нутаг газар тариалан мал аж ахуйн хосолсон бүс нутгаар тогтоосон явдал бол хамгийн том түүхэн шийдвэр байсан. Ягаад гэвэл зэрэг энэ хоёр салбарын хоорондын уялдаа холбоо бол тийм хосолн байдалд орсон мал аж ахуйн газар тариалантайгаа зөрчилдсөн ийм цаг үе байсан. За ингээд Сэлэнгийн аймгийн 16 сум 44 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоолгох хүсэлтийг бол хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам засгийн газарт Сэлэнгийн аймгийн хурал уламжилж энэ түүхэн шийдвэр бол гарч Сэлэнгийн аймагт хэрэгжиж байгаа нь бол Сэлэнгийн аймгийн энэ 4 жилийн
үндсэндээ 20 гаруй жил одоо шийдвэрлэж чадаагүй асуудлыг бол шийдсэн ийм одоо цаг үе байсан. За энийг шийдснээр бол Сэлэнгэ аймагт л одоо газар тариалангийн салбар бол бие даан одоо хөгжих, за мал аж ахуйн одоо үйлдвэрлэлийг бол одоо зохистой хэмжээнд барьж авч явах. Тэр мал аж ахуйн үйлдвэрлэл маань бол одоо эрдэмтэн болон одоо хагас эрдэмтэн ийм одоо мал аж ахуйн үйлдвэрлэл байна гэдгийг бол энэ одоо түүхэн шийдвэрээр гаргаж өгсөн. За үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн иргэдийн зөвлөгчдийн хурлаас бол одоо энэ 4 жилийн хугацаанд 21 одоо хөтөлбөр арга хэмжээг бол баталж хэрэгжүүлсэн. Хүний одоо бие эрхтэнгээр бол одоо хурал уурга тарих нь засаг даргын хамгаалын газар бол зөрөх нь байх хэвээр. Тэр одоо хэрэгжүүлдэг механизм нь багхгүй. Хурлаас гарсан шийдвэрийг. Тэгэхээр энэ бол одоо аймгийн иргэдийн хурал бол одоо аймагтаа бол одоо төрийн эрх барих хамгийн дээд байгууллага. Энэний одоо ажил төрлийг бол одоо үе үеийн төлөөлөгч нар бол одоо маш сайн хийж ирсэн, цаашид одоо энийг өшөө сайжруулж хийх ёстой.